За. За бүгдэнд орой минь төрөө. За өнөөдрийн лайв маань айгүй товч өгöd тодорхой ийм лайв байгаа. Өнөөдөр юу ярих вэ гэхээр минималист аргаар англи хэл сурна гэж юу юм бэ те? Минималист сургалтын талаар ерөнхийдөө танилцуулгыг хүргэх гэж байгаа. Тий. Тэгэхээр мэдээж хүн болгоон чөлөөтэй англи хэлтэй болохыг хүсдэг бах те. Угаасаа юмыг сурсан шиг л сурах хэрэгтэй шүү дээ те. Зүгээр нэг уншаад ойлгох төдий англи хэлээр яах юм те. Тэгэхээр чөлөөтэй англи хэлтэй болохын тулд бид нэр юу их хэрэгтэй вэ гэж байгаа. За. Тэгвэл энгийнээр ерөнхийдөө ингэ ойлгочих. Англи хэл сургах, чөлөөтэй англи хэлтэй болгох зам баруун тишээ байгаа. За баруун зүг рүү байгаа гэсэн үг. За зүүн зүг рүү эсрэг чиглэл рүү дийлэн хүмүүс яваад байгаа. Тэ? Уг нь бол баруун тишээ явах байтал бид нар бол эсрэг чиглэл рүү яваад байна, тэ? Тэгэхээр бид нар нөгөө нэг өөрөөр хэлбэл чөлөөтэй англи хэлтэй болох зам бол А гэж бодчих тий. За нөгөө тийшээ явах зам бол таныг хизээж чөлөөтэй англи хэлтэй болохгүй. За Б гэж тий. Б буюу зүүн тийшээ яваа та хизээж чөлөөтэй англи хэлтэй болохгүй. Тэгэхээр нөгөө буруу замаараа хичнээн хурдан яваад та буруу чиглэлтэй л явна. Түүний оронд зөв замаар зөв чиглэл рүү удаан явах хэрэгтэй. Тийм биз дээ. Бид нар болохоор чиглэл гэдгээ ерөнхийдөө англи хэл сурах арга барил гэж бодчих л доо тий. Тэгэхээр буруу агуулгыг буруу аргаар үзээд хичнээн өдрийн 6 цаг суусан ч таны англи хэл сайжрах байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө англи хэлээ сайжруулахын тулд юу чухал биш гэдгээ мэдэх хамгийн чухал. Тэгэхээр энэ минималист аргаар англи хэл сурна гэдэг нь ер нь юуг хэлээд байгаа юм гэхээр ерөнхийдөө бол хамгийн бага хүчин чармаалтаар хамгийн богино хугацаанд үцгийг л хэлээд байгаа шүү дээ. Хамгийн чухал юм аа л хийчихье. Хамгийн чухал юм аа олчих. Тэрийгэ тууштай хийчихэд болж байгаа. Тэгэхээр энийг минималист арга гэдэг. Тэгээ хамгийн чухал юм аа яаж мэдэх юм? Англи хэл анхлан суралцж байгаа хүмүүс бол ерөнхийдөө тийм олон гадаад хэл сурсан туршлага бол бэдгүй шүү дээ тий. Тэгэхээр яг вэ гэхээр англи хэл сурна гэдэг таны хувьд цоо шин зүйл ахгүй юу? Тэрийг эхлээд ойлгох хэрэгтэй гэсэн үг. Цоо шин зүйл. Та ямар ч туршлагагүй тий. Огт мэдхгүй шин зүйлээ хийхдээ өөртөө амар ихтгэлтэй байдаг дийлэн хүмүүс. Тийм учраас хамаг цагаа буруу зүйл дээр үрж англи хэл нь ерөөсөө сайжрдаг. Тэгэхээр энэ минималист арга гэдэг маань ерөнхийдөө маш богино хугацаа хамгийн чухал юм олох. Энэ чухал юмыг яаж олж байна вэ гэхээр мэдээж бүр цогцоор нь те аливаа зүйлийг уул үндэс суурьтаа хамгийн гол зүйлийг богино хугацаанд хийх. Тэр арга барилыг бол минималист арга барил гэж байгаа. Тэгээ энэ бол Монголд явагдаж байгаа цор ганцын минималист арга барилаар явагддаг сургалт тий. Өөр энэ бол хаач байхгүй, давтагдахгүй. Тэгээд маш олон жилийн судалгааны үндэслэлээр бий болсон ийм сургалтууд байдаг. За тэгээд ерөнхийдөө бол ингэж минималист сургалтыг бол хамгийн товчхонд ойлгож болно. Тэгээд яг маргааш тий манай дунд шатны брэнд сургалт эхэлж байгаа. За энэ дунд шатны брэнд сургалт маань ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр англи хэл сураад эхлүүлсэн. Тэгээ мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг л хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ Монголд бол англи хэл яг пида сурж байгаа хүмүүс бол бүгд л тийм байна. Мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг. Мэдхгүй гэхээр тийм биш, мэддэг гэхээр мэдээж үгүй. Тэ? Тэгээд ийм хоёрын орон мэдлэг бол таныг хаан ч хүргэхгүй. Та яг нэг дороо л байна. Тэ? Тэгэхээр энэ ухаалаг арга минималист арга барил гэж байгаад ахад яагаад ингээл уламжлалуугаа улам ухраал хамаг цагаа хамаг нервээ хизээч амжилтанд хүрэхгүй чөлөөтэй англи хэлтэй болохгүй юм дөрмийн ном барьж ном шагааж ингэж суухгүй тий. Тэгэхээр хэрвээ та англи хэлний суурьтай болвол тий англи хэл ингээд
сураад нэлээ одоо хэдэн жил 1-2 жилээр тооцоо жоохон харьцангуйлтай тий хүн болгон янз бүр. Гэхдээ англи хэлний суурьтай хүмүүс зориулсан. Тэгээд 1 сарын хугацаанд та юу сурах вэ гэхээр чөлөөтэй ярьж бичих бүрэн арга барилтай болно. Чөлөөтэй ярьж бичих. За үгийн баялаг бол маш чухал. Тэгээ бүтэн 1 жил үзэх үгийн одоо тий шинэ үгийн баялагын маш гоё материалууд унших, сонсох ийм материалуудтай олж авдаг. За энэ бол зөвхөн нэг тал нь тий. Англи хэл сурах бол ямар амархан бэ гэдгийг энэ сургалтаа мэдчих авдаг. Бид нар англи хэл сурах дээр ер нь аливаа зүйлийг дандаа хүндрүүлдэг шүү дээ тий. Одоо хүндрүүлж ойлгодог. Минимализм гэдэг бол эсрэгээр нь аливаа зүйлийг маш энгийн болгож байгаа. Тэр нь гэхдээ маш уул суурьтай, маш их судалгааны үндэслэлтэй гэсэн. Хамгийн чухлыг нь олсныг л хэлээд байгаа. Тийм. Тэгэхээр таны цагийг хэмж байгаа. Тэгээд бид нар англи хэл сурахаас бүр илүү гарах ёстой шүү дээ. Уг нь те хувийн хөгжлийн хувьд, сэтгэлгээний хувьд дараагийн түвшинд хүрэхэд өөрийнхөө потенциалыг дээд хэмжээнд ашиглаж сурахад энэ брэнд сургалт бол тусалдаг. Зөвхөн англи хэл сурах бол амархан гэдэг шүү дээ, те. Ямар амархан зүйлийг бид нар ямар их хүндрүүлж, ямар их амьдралынхаа хайрын бүх цагийг ийм зүйлд өнгөрүүлдэг вэ гэж англи хэлээр дамжуулж та нар амьдралынхаа бүх цагийг амар буруу юмд үрдэм байна гэдгийг магадгүй энэ сургалтаар орж ирээд ойлгоно. Тэгээ манай одоо сургалтуудаас манай хамгийн гол нэрийн хуудас болсон брэнд гэдэг нэртэй ийм сургалт бол манай энэ дуунчтны сургалт. Тэгээ англи хэл сурж байгаа бүх хүмүүс энэ сургалтанд заавал сурах хэрэгтэй. Тэгээ заавал гэж байгааг сурагчд бол яг орж ирээд өөрсдөө ойлгодог. Тэгээд англи хэл сурахад тулгарч байгаа бүх асуудлаа цогцоор шийддэг ийм сургалт бол Монголд бол огт байдгүй шүү дээ, тий. За бүгдээрээ яг уу цогц гэж хэлж байгаа ч гэсэн цогц гэдэг үг чинь тийм амархан одоо зүгээр нэг Кембрижийн хөтөлбөр хуулаад гаргаж ирдэг юм биш шүү дээ, тий. Тэгээ цогц гэдэг бол юмыг уул суур үнцээр нь шийднэ. Тэгээ шийдсэн байхад тань дахиж асуудал гарч ирэхгүй байхгүй. Бид нар болохоор яагаад ингээл 10 жил сурчаал аргаа уучраа олохгүй л яваад байгаа. Шалтгаанаа гол суур үндсэн юмнуудаа ерөөсөө огт мэдэхгүй байгаа. Нэг үндсэн суур цөөн хідэн зүйл байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийг маш сайн эзэмшиж авдаг ийм одоо сургалт гэж ойлгож байна. За брэнд сургалт. Тэгээ чөлөөтэй яаж бичиж сурахад одоо юу хэрэгтэй вэ те? Хамгийн гол нь богино хугацаанд те. Бид нар тийм олон жилийг зөвхөн англи хэл сурахад зарцуулмааргүй юм те. Тэгээд ийм минималист ийм шинэлэг юм сургалт байна. За тэгээд брэнд сургалт. Энэ бол маргааш буюу 9 сарын 12-нд эхлэх сургалт байгаа. За 1 сарын хугацаанд нийт 23 удаагийн хичээл 6 удаагийн зөвлөгөө лайв тэ тэр зөвлөгөө нь юуны тухай 23 удаагийн хичээл бол мэдээж ярих бичих унших сонсох за тэгээ үгийн баялаг гэсэн юм үндсэн 5-9-гээс 4 бол ярьдгүй тэгээ 4 бол англи хэл сурахын ердөө 5%. Энэ сургалтаар тэр үлдсэн 95%-ыг нь ярьдаг сургалт тэ зөвхөн дүрм үзнэ гэвэл дүрмийн тусдаа сургалт байгаа. Тэгээ манайх чинь юм аюу гоё юм цэгцтэй ийм сургалтууд шүү дээ. Системтэй. Тэгээ маш их цаг хэмнэдэг. За тэгэхээр ийм сургалтуудаа маргааш эхэлж байна. Тэгээ англи хэл сурж байгаа л хүн байгаа бол тэ нэг айхтар одоо төрлөх унгаа англи хэлтэй хүмүүсийн төвшөнд хүрчгээгүй л бол энэ сургалтанд заавал сууж үзэх хэрэгтэй байдаг. Сураагүй хүмүүс ямар их зүйлээс хоцрох уу магадгүй хизээч чөлөөтэй англи хэлтэй болох байх тий гэдгийг бол би судалгаагаар судлаад бол энийг бол маш ихтгэлтэй мэдэж авсан. Тэгээд үн дээр бол үнэлсэн юм сургалт байгаа. Үр дүн нь бол аль хэдийн тий хэдэн зуун магадгүй мянган сурагч дээр ингээд батлагдсан учраас би бол маш одоо өөртөө ихтгэлтэй яриад байна шүү дээ тий за тэгээд хэрвээ англи хэлний суурьгүй бол яах вэ гэж байгаа. За суурьгүй хүмүүст бол суурьгүй анхан шатны минималист манай сургалтууд ерөнхийдөө бол дандаа минималист сургалтууд байгаа. Суурьгүй бол манай суурьгүй анхан шатнаас эхлээд бүх түвшний сургалт байгаа.
За би өнөөдөр бол голчлоо яг маргааш эхлэх сургалт гэдэг үүднээс брэнд сургалтын тухай яриад байна те. За товчхондоо бол юм бэ. Тэгээд би бас орхигдуулсан, үлдээсэн зүйлүүд байж магадгүй та бүхэн асуулт асуугаад асуулт байвал нэлээд асуулт ороод ирсэн байна те. За би тэгвэл асуултанд хариулъя те. Тэгээд энэ дундаас шинэ санаа оноо гарч магадгүй. Тий орой минь за манай шавнар явж гин. Тий өдөр тутам англиар ярих найз байна уу? Найз хэрэггүй дээ. Ер нь бол англиар ярихад өөрөөсөө муу төвшний хүнтэй хизээч ярих ёсгүй. Өөрөөсөө магадгүй 10 дахин сайн хүнтэй ярьж ижил яриа сайжирдаг. Тэгэхээр та өөрөөс нь дуугайг олоод ямар ч нэмэргүй гэсэн үг байхгүй тий. Магадгүй өнөө маргааш хоёр гой санагч магадгүй тэрнээс хойш бол үр дүн бол ингээл явчихна. Тэгэхээр айгу практик хөрсөн дээр буух айгу хэрэгтэй дээ тий. Тийм үр дүнгүү гэдгийг би бол аль хэдийн мэдсэн. Тий яа тэгэл одоо хэдэн мянган сурагч заалаа тий. Ийм юмнаас орж байгаа учраас тий. Тэгэхээр нөгөө бие яриа сайжруулна гэхээр заавал хүнтэй ярьдаг гэдэг энэ нь бол маш буруу ойлголт. Энэ ойлголтоос бүрэн салах хэрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө уламжлалт аргаар ингээ хайрцагт орцсон. Хайрцаг амар харамсалтай. Та уул нь айгүй мундаг хүн болгон мундаг потенциалтай тийм үү? Уламжлалт арга таныг хайрцагладаг. Та тэр хайрцагнаас хизээч гарахгүй тий? Минулын сургалтанд суухгүй бол тэр хайрцагнаас гарахгүй. Ямар ч боломжгүй гэж би өөрөө бодож байна. Манай шавнар тэгж хэлдэг. Тэгэхээр тэр одоо цуг ярих хүн хайгаал, тэр хүнийхээ цагийн яриал энэ одоо хүний цагчаа айгу үнэтэй юм штэ те. Ингээл ямар ч үр дүнгүй ийм толгой дотроо нэг шал өөр юм төсөөлцсөн ийм ямар ч үр дүнгүй юмнууд ингээд бодоод ах хэрэггүй. Тийм. Амар завтай хүн байж магадгүй л дээ. Тийм өдрийн 10 цаг юу ч хийдэггүй хүн байх юм бол магадгүй. Тийм аргаар бас явах хэрэгтэй. Гэхдээ англи хэлээр ярихдаа бол яах вэ гэхээр хизээч өөрөөсөө баг муу төвшний хүнтэй хизээч битээ англиар ярьж. Тий. Таны цагийг л өгнө. Тий. Тийм ганц 2 удаа ярих окей. 10 удаа бол таны цаг харин цаг тий. Тэр англи хэлний яриа ирвэд автах ч бол өөрөөсөө 10 дахин илүү мундаг англи хэлтэй хүн олно гэсэн үг. Тэгэхээр тэр хүн таныг тоож ярихгүй л байхгүй юу? Тэ? Тэгэхээр нөгөө contradiction одоо ийм зөрчил гэдэг юм уу. Тэгэхээр өөрөө бидаж яриагаа сайжруулах уу? Би үн төлбөргүй энэ пэйж хуудсан дээр ордог хичээллүүд дээр бас энэ талаар дурддаг штэ. Тийм. Тэн дээр бас хинт бас авч болно. Тийм. Тэгээд мэдээж манай маргааш эхлэх брэнд сургалтаар бол энэний талаар та хизээч асуухааргүй болно те. Бүрэн одоо 1 сарын дараа яг нь англи хэл сурахтай холбоотой бүрэн мэдлэгтэй болно гэсэн үг. Муухан багшд хичээл заах хэмжээний те. Тийм болно гэсэн үг. Тийм. За гин одоо явж байгаа сургалтын дараагаас ахаад эхнээсээ сургалт эхлэх үү? Одоо явж байгаа сургалт нь ямар сургалт юм бол би мэдэхгүй шүү дээ. Тий. Сайн санахгүй сувдаг манай сургалтанд сууж байгаа яг алинд нь нөлөө би яг санахгүй. Тий. Одоо явж байгаа сургалт гэдэг нь юу вэ? Тий. Ерөнхийдөө бол бүх төвшний сургалт байгаа. Тий. Англи хэл сурмаар байна одоо сургал хэрэгтэй те. Англи хэлгүй бол тэгээ яаж амьдрч юм те. Би бол миний төсөөлөлд бол англи хэлгүй хүмүүс амар бүрхэг харагддаг. Англи хэл дээр мэдээлэл авахгүй болоод яах вэ те. Хэцүү дээ. Яг болоод яваад яг хэлтэй болцсны дараа бүр төсөөлшгүй болдог. Тэгээ таны амьдралыг бүрэн өөрчлөх боломжтой. Мэдээж англи хэл сурчингууд таны амьдралыг өөрчлөгдөн гэсэн үг биш. Таны нөгөө сэтгэлгээг амар задлж өгдөг байхгүй англи хэл тий. Тэгээд таны одоо юм харах өнцөг тий ертөнцийг үзэх үзэл чинь магадгүй 360 градус өөрчлөгдөнө. Тэр хэмжээгээр таны амьдрал сайжрна шүү дээ. Тий. Зул мөнх баярлалаа. За манай сургалтууд дандаа цахимаар явдаг онлайнаар Зулаа Батмөнх.
Тий. Онлайнаар явуулж байгаа. Тэгээд минималист манай сургуульд бол ерөөсөө цаг хэмнэх. Цаг. Тэ? Цаг хэмнэх. Хамгийн чухал юм богино хугацаанд болж байгаа. Танхим гэвэл эсэргээр болчихж байгаа тий. Тэгэхээр нөгөө манай философи гэдэг юм уу одоо манай нөгөө нэг прагматик сургалтын эсрэг болчихдог. Танхим гэхээр наач цаашаа очихгож хамгийн багадаа 1 цаг зарцуулна, хайрын 1 цаг тий. Тэгээ очиод 1 цаг хичээл суун, тэгээ буцна. Ингээ 2-3 цагийн юм болж байгаа. Тэгээд яг 1 цагт баригдана. Тэгээ хүн одоо 21-р зуунд яагаад ийм эрх чөлөөтэй байх боломжтой хат өөрөөсөө ингээл хайрцаглал те нэг эрх чөлөөгөө ингээд хязгаарлалт юм те. Тэгэхээр онлайн сургалт бол энэ бүгдийг эвддэг. Тэр дундаа минималист сургалт бол бүр илүү цаг товчлдог. Тийм. Дараагийн удаа хизээ явагдах бай. Ерөнхийдөө бол манай сургалтууд сар бүр 1 удаа хэлст авдаг. Тийм. Тэгэхээр та энэ сарынхд сууж амжихгүй бол дараа сарынхд байж болно гэсэн үг. 10 сарын одоо дундуур тийм байна. Давка анхан шатны сургалтууд 9 сарынх бол элстэй авчихсан. Тий. Тэгэхээр та одоо 9 сарынхд амжаагүй учраас дараагийн 10 сарынхыг хүлээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ суурьгүй анхан, суурьтай анхан гэж байгаа шүү дээ. За төлбөр манай брэнд сургалт буюу 9 сарын 12-нд маргааш эхлэх сургалтын төлбөр 147,000. Энэ бол энэ сургалтын хувьд брэндтэй манай нэрийн утас болсон сургалтын хувьд бол бэж болох хамгийн доод минимум үнээр тогтсон байна. 147 гэдэг бол арай дэндүү хямд тийм чанартай сургалтын хувьд бол Монголд бол байхгүй сургалт байхгүй. Тийм. Гэхдээ энэ бол нөгөө яг өмнө нь бол 247,000-аар явагдчихсан. Тэгээд бүх хүмүүс амар буруу аргаар англи хэл сурд юм байна л да. Тэгэхээр болж өгвөл айлвал олон хүнд хүрэх, олон хүн зөв арга барилыг олох гэдэг үүднээс энэ төлбөрийн хувьд бол хамгийн бэж болох, хамгийн доод хэмжээгээр ингээд тогтсон үн байгаа. Тэг бүтэн 1 сар тий. Тэгээд бүх асуудлаа цогцоор нь системээр нь шийдэж байгаа учраас энэ бол маш хямд мөнгө тий. Тийм үн төлбөртэй сургалт байгаа. Тий анхан шатны сургалт тий баги дүрм байхгүй ер нь сайн мэдэхгүй хүн хоцроод хараа яг манайхан бүр ингээд дүрм хэл гэхээр л дүрмгээ ойлгоцсон. Англи хэл дүрм тий. Нөгөө ийм байхгүй та нар уг нь далавчтай. Тэгээд та нарын одоо өмнөх багш нар гэдэг юм уу өөрсдөө чинь одоо буруу ойлголттой шүү дээ тий. Энд чинь та нарыг торнд хийцэн. Та нар нисэн гэдгийг хизээч мэдэхгүй. Тэгэхээр энтэй зөөрлж бодно. Дүрм гээл дүрмээс өөр нь бодхоо хайцсан хүмүүс байна шүү дээ. Энд чинь нөгөө нэг сэтгэл мэдрэлийн хувьд одоо нөгөө нэг жоохон чөлөөтэй биш болгочихж байгаа байхгүй. Юмд хайрцагт баригдана гэдэг чинь нэг төрлийн юмнаас өөр нь бодхоо байна гэдэг чинь яванда таны тарих амар удаан ажилтдаг тий. Ийм нэг юм байнга давтдаг ийм одоо юмтай юм шиг болно гэсэн үг байхгүй. Өөр нь бодхоо хайцсан хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэ? Тэр хүмүүс хизээч англи хэлтэй болохгүй. Тий. Тэгэхээр би багыг бол эсэргээр нь дүрм байхгүй гэхээр би баярлагдав. Битээ ихлээр дүрм үзсэн байгаасаа гэж би залбирдаг. Тэгээ амар мундаг шав ямар одоо сурагчийг та одоо багш нар бас дуртай сурагч гэж байна шүү дээ. Юм хурдан хүлээж авдаг. Ямар сурагч дуртай гэвэл би дүрм огт үзээгүй сурагч дуртай гэж хэлнэ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг эхнээсээ дүрмээр нүдцсэн бол үнэхээр уучлаарай. Тийм. Аюу хэцүү дээ. Тэгэхээр нөгөө нэг дүрм бол англи хэл сурахын нэг хэсэг мөн. Гэхдээ гол юм биш. Тэ? Тэгэхээр манай энэ маргааш эхлэх брэнд сургалтаар дүрм огт ярьдгүй. Зөвхөн нэг хичээл дээр өгүүлбэрийн бүтцийг бол ярьдаг. Тэ? Өгүүлбэрийн бүтц бол маш богино хугацаанд яаж ойлгох вэ? Өгүүлбэрийн бүтц гэж юу юм гэдэг нэг л хичээл. 23 хичээлийн зөвхөн нэг хичээл дээр. Тий. Тэгээд дүрмийг зөвхөн би дүрмэл нүдмээр байна гэж байгаа бол зөвхөн дүрмийн сургалтаа. Гэхдээ тэр дүрмийн сургалт маань бас 1 сарын
сургалт байгаа. Тэгээд минималист агаар тий. Тэгээд бас л нөгөө минималист арга гэдэг чинь илүү цогц системтэй үздэг. Тэ юмыг үндэс суурь ул суураар нь ойлгож авдаг. Тийм учраас ерөөсөө энэ бол өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байхгүй англи хэл сурж байгаа хүмүүсийн хувьд тий. За тий их цэцэг нэмд орж манай брэнд сургалт бол ажлын 5 өдөр хичээлдэг. Өглөө болгон 9 цагт. За 9 цагт маргааш эхлэх эхний хичээлээ үзэж амжихгүй бол яах вэ гэж. За үзэж амжихгүй бол яг одоо миний яриа хадгалагдаад үлдэх шиг яг хадгалагдаад үлдэнэ. Нэг ч юм хасагдахгүй гэсэн үг. Тэгэхээр өглөө 9 цагт ингээд ажлаа хоош тавиад үзээ суунаа. Орой 18 цагт үзнэ үү гэдэг таны сонголт гэсэн үг байхгүй тий. Яг гэвэл та юунаас ч хоцрохгүй. Танхимын сургалт бол тийм биш шүү дээ тий. Танхимын сургалт бол та яах юм? Яг өглөө 9 цагт очихгүй бол яах юм нөх боломжгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр онлайн сургалтын давуу тал хамгийн том давуу тал бол юм байна. Багийн суурь анхшат хүүхд өгч болно. Гэхдээ 9 сарын бүртгэлээс та хоцорсон байна. Суурь анхшатны хувьд. Тэгэхээр 10 сарын бүртгэл та хүүхдээ бүртгүүлээрэй. Тэгээ онлайн учраас болж игэл 10-аас дээш насныханд гэж би зөвлөдөг. Тэ? Мэдээж би даа сайн сурцсан хүүхдүүд 8 настай 7 болол биш ээ. Тий 8 9 настай гэж болно. Гэхдээ нэг заавал хүнээр ингээд бусдаар юмаа хий гэж өглөөлдөг ингэж юм хийдэг хүнд бол онлайн сургалт жоохон тохиромжгүй тий хүүхдийн тухайд ярьж байгаа шүү тий. Өнөрхөө данжуур манай суурьгүй анхан шатанд сурж байгаа юм байна тий. Суурьгүй анхан шатанд огт суурьгүйгээр та суурьгүй анхан шатанд орж ирсэн бол дараагийн төвшин нь болохоор суурьтай анхан шатанд сууж агаад дараа нь энэ манай дунд төвшний бэрийн сургалтанд орж ирээрэй. Тий. Тэргүй шууд суурьгүйгээс дунд гэхээр арай үсэрчин. Тий. Арай л гүцэхгүй. Тэгэхээр яг нөө та суурьгүй сургалтаа дуусгаад дараа нь суурьтад ороорой гэж байна. Тэгээ анхан шатны сургалтын төлбөр бол суурьгүй анхан шат болон суурьтай анхан шат гэх хоёр төрлийн сургалт байгаа. Хоёулаа бүтэн 1 сар. 1 сарын сургалт нь 50,000-ын төлбөртэй тий. Өнөө үеийн 50,000 гэдэг бол та нар мэдж байгаа. Бараг тий нэг дэлгүүр ороод гараад ирэхэд бараг нэг өдрийн тий олон хүнтэй айл бол нэг л өдрийн хоол шүү. Тэгэхээр энэ бол тэгсэн мөртлөө таны магадгүй 10 жилийн хөдөлмөрийг хэмнэж байгаа. Ийм одоо үн цэнтэй ийм одоо сургалт байгаа тий. Тэгээ өглөө эрт байгаа илүү гэдэг юм. За манай суурьгүй анхан шат бол өглөө 7 цагаас ордог. Гэхдээ та тийм 7 цагаас ингээд компьютераа хүлээгээ сууж гэсэн үг шүү дээ тий. Та цаагаа ууж иж болно, бүр ажилдаа гараад явж ич болно. Тэгээд яг 7 цагт амжихгүй боллоо 9 цагт ч үзэж болно, 8 цагт үзэж болно одоо хийдэж байдیں۔ Тий. Тийм байдаг. Гэхдээ мэдээж болж өгөр л доор нь тий ингээ бөөгнгүүлэхгүй ингээд яг хичээл өнөөдөр орсон хичээлээ өнөөдрөө л үзээд явал илүү үр дүнтэй штэ ер нь бол тий. Тэгээ онлайн явж байгаа тий. За буба энэ хоёр тарав онлайн уу гэж асуусан байна. Онлайн. Тий хүүхд бол манай бүх сургалтанд хүүхдүүд сурч болно. Гэхдээ 10-аас дээш насны. Тий. Золоо харин тийм ээ айгүй муу англи хэлтэй ер нь хэцүү шттэ тий. Хүний өмнө хэлтэйч гэж хэлж болтгоо, хэлгүүч гэж хэлж болтгоо. Бараг хэлгүү гэж хэлсэн, англи хэлгүү гэж хэлсэн хамаагүй үлцээтэй тий. Хэлтэйгээд хэлчихвэл нөгөө дүлчстэй энэ лаг юм бэ ингээ ойлгочдөг нөгөөх нь ярьж чадахгүй, санаагаа илэрхийлж чадахгүй болвол тэрийг хэлтэй гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр уншаад ойлгодог төвшний гэж ярьдаг үстэй тий. Тэгэхээр тийм 20 орн төвшний англи хэлтэй бол яг одоо бүртгүүлээд маргаашаас эхлээд асуудлаа бүрэн шийдээд явах боломж биш шүү дээ. Боломж бэ гэж хэлээд ахтал зарим нь ингээд сонсоогүй, хараагүй тий ингээд дүлий сохор юм шиг ингээд явж иж болохгүй шүү дээ. Бүрэн боломжийн шийдсэн ганц шийдэл минималист сургалт болвол тий бэ. Тэгэхээр тэрэнд бүртгүүлээ сураарай.
Балжиним шагдгаа ингэж байна. Сөрөг анхан шатнд сурч исэн. Одоо үүнд сууж болох уу гэж байна. Хэрвээ уншаад тодорхой хэмжээнд ойлгодог бол тий ямар ч текстийг уншаад хэцүү текстийг ядаж нэг 40% та ойлгодог ч юм уу. Амархан текстийг 90% та ч ойлгодог юм тий. Унших чадвар тодорхой хэмжээнд хөгжсөн бол болно тий дунд чатна. Унших чадвар нэг уншаад нэг жоохон ойлгохгүй болвол суйртаатаа суусан дээр тий. Тэгэхээр суйргүй анхан шатанд сурж байгаа сурагчид маань бас илүү шууд орж болох уу гэж асууад ташгүй. Тэгэхээр суйртаатаа суучаад дараа нь ишээ орж ирээр тий. Ирээдүйд их сайн уу? За манай анхан шатны хүн суугаад тий анхан шат гэдэг нь тий суйртай болон суйргүй анхан шат гэж байгаа ш. Суйртай анхан шаттай хүн бол болно шүү дээ. Тийм цаг л хэмнэн тийм. Баяраа даваа маш их баярлалаа. Тийм манай сургалтанд сууж ирсэн шав байна тий. Сууж байгаа илүү. Би нөгөө нэг нөгөө юу гэдэг лээ нөгөө 1000 юун дотроо төөрнө гэдэг шиг би бас шавнараа зарим нь сурцсан билүү одоо сурж байгаа илүү гэдэг яг нүүр тулж ингээд хүмүүстэй уулзаагүй тэгээ онлайнаар ороод явж байгаа болохоор ерөөхдөө тэр тал дээр багш жаахан андуурч иж магадгүй шүү тий. За маш их баярлалаа. Цэлмэг танхим уу цахим сургалт тий. Отгонбаяр гомборгагчаа маргаашийн сургалтын бүртгэл яг одоо явагдаж байгаа. Тий. Яг амжаад бүртгүүлж болно. Тэгээ яг маргааш ихний хичээлдээ суугаад маргаашаас хойш 1 сарын дараа та бүр энэ сургалтанд орж ирээгүй бол би хайчих байсан бэ гэдэг асуултанд тулж ирэх байх гэж бодож байна. Тийм их мэдлэг чадварыг олгодог зүгээр нэг мэдээлэл өгдөг сургалт бол биш тий. Чадварыг олгодог энэ бүрэн одоо чөлөөтэй ярьж бичих арга барилаа олж авдаг, агуулга олж авдаг, материалтай сургагчид эдрээгээ олж авдаг юм сургалт байна. Яг одоо бүртгүүлээд тэгээ сурч болно. Тий. За бүртгүүлээ гэж байгаа сурагчдад мэдээлэл одоо манай админ явуулах 50-аас дээш насных 50-аас дээш насны сурагч орж бололгүй яах вэ? Тэгээ би хараа манай сургалтанд бүр 60-70 ч хүмүүс ордог те. Америкт одоо юу гэдгийг ач дээр очсон, ийшээ аялах гад ирсэн ч юм уу. Тэ одоо ийм би зүгээр гэртээ одоо тэтгэврийн насны хүн те Монголд одоо хийх нэг юм байхгүй одоо сайн эхэлтэй олмоор байна гэсэн 60-70-тай сурагчд байдаг. Зөндөө байдаг. Тэгээд 50 гэдэг бол залуу байна. Тэгэхээр би харин ч эсэргээр энэ 50 40 одоо юу гэдэг зарим нь бүр 40-ыг хөгшин энтергээ бодсон байт юм бэл шүү дээ. Ийм хүмүүсийг харин ч англи хэл сурах хэрэгтэй гэж боддог. Яа гэвэл энэ судалгаагаар нотлогдсон зүйл ахгүй. Хүний тархинд маш их өөрчлөлтийг авчирдаг. Хүний тархины эд эсийг сэргээж өгдөг. Тэ? Одоо нөгөө нас явахаар ингээд мартамхай ингээл уймраа ч юм уу юм сурахгүй энэ төр болдог гэдэг штэ. Тэр бол зүгээр өөрөө чинь бодлохгүй юу? Тэ? Тэгээд 50 гарсан ч бүр 90 настай байсан ч хүүхчиг сэргэг байх боломжтой. Тэрийг бид нар байнгын шин юм сурч, шин мэдээлэл авч, байнгын өдөр болгон өсөж хөгжиж, тийм хэмжээтэй авч явдаг. Тэгвэл тархийг болвол нэг юм аа л бодоод идэг, нэг юм аа л давтаад идэг, нэг л замаар явдаг, нэг л дэлгүүрт ордог бол тэгээд дээрэс нь хэл сурахгүй бол аюу хэцүү. Тэгэхээр харин ч хэл сурах юм бол сэтгэлгээ илүү залуужиж, эд эсүүд илүү гоё залуу явдаг. Гадаад төрх нь хөгшин бийж болно шүү дээ. Тэр чинь тархины эд эс гэдэг чинь өөр тийм байж болно. Тийм баа шүү. За энэ дээр за дэлгэр цэцэг дэчка дөрвөн ёстой мэдгүй би дундчны сургалтанд суумаар байна хоцорсон болов дөрвөн мэдгүй гэдэг болно. Тэгээ хүн болгон тэгдэг. Дундчлоо орж ирэн гэхээр би дөрвөн мэдгүй яана гэдэг асуудал хөө. Тэгээ дөрвөн мэдгүй бол би харин ч амар бүр айгүй одоо тэрийг давуу тал гэж хүлээж авдаг. Яа тэгэл ер нь бол
буруу арга барилаар, буруу агуулгаар удаан олон жил нүдснээс илүү огт юм сураагүй шинээрээ орж ирвэл илүү юм хүлээж авдаг, илүү богино хугацаа сурдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг буруу чиглэлөө, буруу замаараа хурдан явснаас зөв чиглэлөө, зөв замаараа удаа яв гэдэг шүү дээ. За тийм байна. За онлайн сургалт онлайн. Чимэцээр эренцэн хүүхдийн хичээл яг хүүхдэд зориулсан сургалт бол байхгүй. Гэхдээ хүүхэд ойлгох хэмжээнд энгийн байх ёстой гэдэг үүднээс манай хичээлүүд маш сонирхолтой юм энгийн байдаг те. Тэгэхээр ерөнхийдөө бол 10-аас дээш насныхаа сургуулийн илүү зүгээр. Тийм. За тэгээ 30 гарсан өөрсдөө хөгшин гэж боддог ч хүн байна. Үнэхээр сэтгэлгээний үед хөгшөрсөн 20 настайдаа хөгшөрсөн хүн ч байдаг шүү дээ. Тэгэхээр хөгшрөл, тархины хөгшрөл гэдэг бол нас харгалцдаггүй. Тийм. Биеийн хөгшрөлт бол мэдээж ил харагдж байгаа хэлбэр учраас те. Агуулга тархины хөгшрөлт бол 20 настайдаа ч хөгшөрсөн хүн байдаг. 90 настайдаа ч амар соргог, сэргэлэн, цовоо ийм мундаг хүмүүс байдаг. Тэгээ тэр бол тархины фитнес хэр хийдэг вэ те? Хэр шинэ юм байнга суралцдаг вэ? Хуучиндаа ингээл баригдаад идэггүй гэдгээс мэдээж шууд хамарч байгаа. Тий. Төлбөр тий. За энэ номын дээр би болохоор илүү яг маргааш эхлэж байгаа буюу дундчны брэнд сургалтын талаар өнөөдөр илүү яриад байгаа. Тэгэхээр төлбөрийн хувьд бол брэнд сургалтны бүтэн сарын хичээл 147 мянга. Тий. Одоо дундаж англи хэлний сургалтуудаас даруй 2-3 дахин хямд тэднэртэй бол зөөлшгүй юм үр дүнтэй. Одоо манай брэнд сургалтаа тий нэрээ утас болсон юм сургалт өгдөг. Тий. Суурьтай хашаат гэхээр үсгээ мэддэг гэсэн үг үү? Тий. Суурьтай хашаат үсгээ мэдэх суурьтай анхан бол биш. Тий. Суурьтай анхан гэдэг нь тодорхой хэдэн үгтэй, магадгүй 100 англи үгтэй. Тэгээ зөвхөн тэр одоо төвшөндөл тэр хэмжээндээ л юм уншаад нэг ойлгохдаг тийм үнийг л хэлж байгаа. Тийм. Тэр мэдээж мэдж байгаа үгийн баял, үгийн тоо мэдээж би 1 2 3 4 үг мэддэг гэд хүн тоолоо суухгүй л те. Гэхдээ ойролцоогоор бол мэддэг штэ. Та 100 үг мэддгүү эсвэл 300 үг мэддгүү эсвэл 3000 үг мэддгүү гэдгээ хүн мэдээж мэдэн штэ те. Тэгэхээр тэрүүгээр барагцаалах юм бол суурьтай анхан шат гэдэг бол нэг хэдэн зуун үг мэддэг. Тийм үнийг л хэлж байгаа. Тийм тэрнээс нэг чаашгүй. Тэгээ багахан зэрэг суурьтай гэж яриад байгаа шүү дээ. Энгийнээр лайв хадгалагдана. Тийм чимэглэм асуусан байна. Тийм. За. Тэгээ хамт найзуудтайгаа явж болно шүү дээ. Манай сургалтыг шүү дээ. Ялангуяа энэ брэнд сургалтыг Сүргүү анхаа энтерт нөгөө гадаад сурдаг найз нь одоо Монголд байдаг найзынхаа төрсөн өдрөөр ингээд бэлгэлдэг шүү дээ. Тийм тэгээ бид нартай ингээ холбогдоод би ингээ найзтай юм ирэх өгөх гэсэн юм тэгээд бэлэг төрсөн өдрийн энэ бол найзтай үг хамгийн том бэлэг байх гэж бодож байна. Тийм оюун санааны хөрөнгө оруулалт юм. Ялангуяа манай брэнд сургалтыг та нар найзуудтай бэлэглээрээ та нарыг хизээч мартахааргүй тийм том бэлэг болно шүү. Тийм амьдралыг нь өөрчлөх хэмжээний энэ сургалт байдаг. Зөвхөн нэг англи хэл сурах штэ. Англи хэл сурах бол амархан гэдэг байгаа штэ. Бид нар нөгөө нэг амьдралынхаа бүх юмыг хүндрүүлж боцсараагаал бүх юмаа хэцүү болгочдөг болохоос биш. Англи хэл сурах шиг амархан юм байхгүй. Аргаа мэдж байгаа юм тэ. Тэгэхээр нөгөө манай сургалтанд сураад аргаа мэдээд агуулгаа олж аваар гэдэг. Тэгээ 10 настай хүүхэд болно тий хүслэн тий. Уншаад ойлгон бичиж чадна өөрийгөө л ойлгуулж ярьж чадахгүй. Дэлгэр цэцэг дэчка яг манай брэнд сургалтанд тохирох юм байна. Та тэгэхээр маргааш бүртгүүлээс сураарай. Тий. Суурьтай хашны дараагийн сургалт нь болохоор 10 сарын эдэнд байна. 10 сарын 10-нд байхаа тэр хавцаа. Тий. Нарханд эрдэнэ бэлэг хичээл хэр хугацаанд хадгалагдах вэ гэж байна. За мэдээж нэг бүтэн сарын хугацаанд маргааш эхний хичээл орно. Эхний хичээл 1 сар бүх хичээл сүүлийн хичээл орж дуустал байна. Тэгээд тэрнээс хойш хэр хугацаанд вэ гэж асууад тахшгүй тий.
Тэгэхээр тэрнээс хойш нэг 20 хоногт те бараг сар хагасаас илүү хугацаанд хадгалагдана гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ бол хангалттай хугацаа. Гол нь та нар угаасаа ингээ хичээлээ эхнээс нь үзээд эхлэхээр бүр ингээ зарим сурагчдыг брэнд сургалт бол би ингээ дараагийн хичээлээр бүр тэсээ ядаа хүлээдэг гэд те өөр би 10 сургалтанд сууж исэн хизээч ингэж хичээлээ хүлээж байгаагүй багшаа би өстой ингээ өдөр болгон тэрийгэ шимтэж хичээлээ хүлээдэг те тэндээс маш их юм сурдаг хүмүүс би. Тийм. Тэгэхээр ингээ хойшлуулаад авахгүй хугацаанд нь үзэхэд бол 2 сар шахуу тэ орчим гэдэг бол хангалттай хугацаа. Тэгээ маргаашийнх болохоор оюун Батгэрэл маргаашийнх дунд чатны брэнд сургалт дунд чат агсан шат гэж ойлгож болно. Тийм. Гайгүй баг зэрэг англи хэлтэй байсан ч болно. Тий. Тэгтээ бүр нэг 100 үгтэй бол биш те арай нэг хэдэн зуун үг мэддэг уншаад тодорхой хэмжээнд ойлгодог тийм сурагчд бол брэнд сургалтанд сурч болно. За оюун чимэг Римбо яаж бүртгүүлэх вэ? Танд одоо мэдээлэл явуулахаа. За сургуу англи хэл сууж болох уу? Болно. Янжаа тийм танд мэдээлэл явуулахаа. За тагмын сургалт явуулах байгаа. За төлбөрийн мэдээлэл манай 5 одоогоор тий одоо IELTS-ийн сургалт нэмэгдэж байгаа. Minimalist аргаар явж байгаа маш сонирхолтой, маш гоё юм үр дүнтэй IELTS-ийн сургалт явагдана. За одоогийн хувьд яг 5 сургалт явагдаж байгаа. Тэгэхээр 5 сургалт маань хоорондоо баг зэрэг ялгаатай шүү дээ. За ганц юм ганаа сайн уу? За бүртгүүлье гэж маргаашийн ангийг би хариулсан тий ганц цэг төлбөр хэдвэ 5 сургалт байгаа. Яг маргаашийн сургалтын хувьд бол нэг бүтэн сарын сургалт 147,000 байгаа. Төлөөд та англи хэл сурахад тулгарч байгаа бүх асуудлаа бүрэн шийдэх боломжтой ийм сургалт, цоргаан сургалт гэдэг даа штэ. Minimalist арга барилаар явдаг тий. За Батбаатар Суйргын анхан шатанд бүртгүүлэх гэж байна тий. За тогтохдоё цэрэн тогтох Суйртай анхан шат хизээ эхлэх вэ гэж. Суйртай анхан шат энэ сарын бүртгэл дууссан байна. Тэгэхээр дараа сар буюу 10 сарын 10-нд байгаа тэр хавцаа байгаа тий дараагийн сургалт. Тий Суйртай анхан шат бол тийм байна. Суйргын анхан шат бас 9 сарын өнгөрцөн. Тий тэгэхээр 10 сарын 3-нд бүртгүүлж болно. Тий. Тий багы Суйртай анхан шатнд суух юм байна. Уншаад бараг өгүүлбэрээ ойлгодоггүй шахуу. Зөв. Тэгвэл Суйртай анхан шатнд суух ёстой. Тий. За Суйргын анхан шатнд бүртгүүлж болно. За онлайн сургалтын цаг төлбөрийн талаар мэдээлэл авъя. 60 гарсан асуудалгүй тий 60 би сая хэллээ шүү дээ. Хүний тархины нас бол хамаагүй гэдэг. Тэгээ бид нар бие махбодтойгоо шууд холбоод нүүр өрчлөөж байгаа юм чинь тархи өрчлөөж байгаа гэж боддог үгүй. Тэгэхээр ялангуяа 60-50-аас дээш насныхан бол англи хэлийг бол заавал сурах хэрэгтэй. Тийм. Таны тархины эд эсийг одоо хүн чинь нүрээ ингээ ботокс одоо юу гэдгийг детокс гэл ингээл нүрээ гоё болгоод идэг. Хамгийн гол юм чинь тархи байхгүй болно. Тэ хүний эрүүл сэтгэлгээ аж аргалтай ах тэр зүйлээ чинь гол зүйл чинь тархи байдаг. Тэгээд тархины эдис сэргээдэг зүйл бол хэл сурах гэж би хэлсэн. Тэгэхээр та бол сурж болно. Тий, Суйргын анхан шатнд бүртгүүлээ гэж байна. За баяраа танд мэдээлэл явуулнаа. Одоо дунд чат гэхээр ямар хэмжээний байж орох юу мэдэх ёстой вэ? Тий, яг ёстой гэсэн тий хэл бол айгүй өргөн өрөөтэй ойлголттой тий. Яг төвшин гэх юм бол магадгүй Монголын 3 сая хүн яг нэг төвшөнд байна гэж байхгүй. Тэ. Одоо би юу гэдэг ариун туяа гэдэг хүн давтагдахгүй штэ. Таач давтагдахгүй штэ. Тэрнтэй адилхан хүн болгоны төвшин харилцаа адил байхгүй. Ерөнхийдөө хэлийг заавал төвшин гэдэг инхээр манайх бол ерөнхийдөө 3 төвшөнд л хувааж байгаа. Суйргын анхан, Суйртай анхан, дунд агсан гэдэг. Тэгэхээр энэ маргаашийн одоо дунд төвшний сургалтанд ямар төвшний хүмүүс хамрагдах вэ гэхээр англи хэл үзээд магадгүй 1-ээс дээш 2-оос дээш жил болчихсон. Уншаад бол гайгүй ойлгоод идэг мөртлөө
ярьж бичиж огч чаддгүй тий. Тэгээ сонсоод бас гайгүй ойлгооч байгаа юм шиг ойлгодгүй юм шиг манайхан ч дандаа нэг тийм мэдлэгтэй мэддэг юм шиг мэддгүй юм шиг юм асуухаар юу ч мэдэхгүй ярьж чадахгүй бичиж чадахгүй ийм англи хэлтэй. Гэхдээ бас нэг хэдэн 100 хүүхдэд тий магадгүй 300 ч юм уу магадгүй 800 хүүхдэд ч байж болно шүү дээ. Тийм суурьтай хүмүүс зориулсан сургалтаа тийм маргааш эхлэх. За онлайн сургалтын тухай ярьж байгаа. Суурьгүй анхан шат. За суурьгүй анхан шатны дараагийн сургалт нь 10 сарын 3-нд эхлэх байна. Суурьгүй анхан шат онлайнаар явж байгаа. Болор. Тэгэхээр манай сургалтууд бол дандаа онлайнаар явдаг сургалт байгаа. Хоцорж орж ирлээ. Энэ удаагийн сургалт нь аль сургалт вэ? Маргааш эхлэх брэнд, дундчны брэнд сургалт. Энэ дундчны брэнд сургалтаар ерөнхийдөө таны англи хэл сурахтай холбоотой бүх асуудлыг цогцоор нь шийднэ. Бүх асуудал гэдэг чинь хүн л юм чинь залхуу ээж таараа, хүн л юм чинь завгүй ээж таараа штэ. Завтай хүн гэж хаана гэдэг юм те? Завгүй хүн яаж сурах юм? Залхуу хүн яах юм? Ингээд одоо өөр ямар асуудлууд энэ англи хэл сурахад бүх хүнтэй холбоотой ерөнхийдөө бол асуудлын бүрэн шийдээд хэлтэй холбоотой асуудал бол маш амархан шийдэж болно. Энийг хэлий чинь хүн гэдэг амьд одоо хүн сурж байгаа учраас хүнтэй холбоотой юмнуудыг нас давхар шийддэг гэсэн үг. Тэгэхээр ийм цогц одоо Монголд явж байгаа цор ганц юм цогц сургалт байгаа шүү дээ. 12 дугаар анги хавар ээш үг хүртэл сургалтанд суул амжилт гаргалгүй байх уу? Ээш мэш юу юм бэ Монгол. За ээш юу ах бид нар шалгалтаас давж сэтгэх хэрэгтэй манай магадгүй брэнд сургалтанд заавал суух хэрэгтэй ээш үг гэж байгаа бол манай дөрмийн сургалтанд заавал суух хэрэгтэй тэгээд шалгалтынхаа нэг номыг аваад хараад үзэхгүй тэгээд амархан дөө ойлгоо штэ IELTS-ийн сургалт бол явагдана. IELTS-ийн сургалтанд бас сууж үзээрэй. Тэгээд ерөнхийдөө альва шалгалтыг штэ англи хэлний суурь сайтай хүнд бол шалгалт бол тоглоом шиг байх ёстой гэж би шанартай хэлдэг. Тэгэхээр шалгалтаас давж сэтгэх давж англи хэлээ сайжруулах тухай яриад байгаа. Манай сургалтууд За мэдээлэл авъя гэж байна. За бүртгүүлье гэж байна. Танд буудган бол танд одоо мэдээлэл явуулнаа. За төлбөр би нөгөө давтагдж байгаа асуултыг өнөөдөр тэгээд амралтын өдөр маргааш ажилтаа та бүхэн гэдэг үүднээс давтагдж байгаа асуултыг би нэг ярихгүй ингээ явчихсан. Тэгээд төлбөр асуусан байна. За танд мэдээлэл явуулнаа. Тунгаа хотгоо за үнэхээр гой сургалт шүү. Герман хэл заалгамаар боломжтой. Би герман хэлгүй шүү дээ. Тэгээд герман хэл сурах чаа бол манай брэнд сургалтанд сураад 10 байлаа олоод авчвал та 10 хэл сурсан чадвартай болно доо. Хөрвөх тэр чадваруудыг энэ сургалтаар олж авдаг байхгүй юу? Минималист арга гэж юу юм бэ? Англи хэлийг ийм амархан сурж болж байгаа юм бол тэгвэл герман хэлийг ч гэсэн амархан сурж болно шүү дээ. Тэгээд тэр арга барилаа манай англи хэлний сургалтаас олоод авчихгүй юу. Тэргүй би одоо мэддэг хэл гэвэл би герман хэл огт мэдэхгүй хятад хэлтэй хятад англи хэлтэй орос хэл баг мэдэхгүй тэгээд жоохон 10 жилд бол үзчихсэн. Тэгээд мэдээлэл авъя гэж байна. Профессор ярантай ихчээ суурьгүй анхан шатнд охиныгоо суулгын 10 сар суурьгүй анхан шатнд сураарай. Суурьгүй анхан шатнаас минималист аргаар суурьгүй анхан шат чинь минималист аргаар явж байгаа штэ 100%. Тэгэхээр суурьгүй анхан шат минималист гэдэг нь нөгөө минималист гэж юу гэсэн үг гэлээ? Хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд хамгийн чухал юмнуудыг л үзнэ. Чухал биш тийм нэг англи хэл богино хугацаанд сайжрахад одоо тийм чухал шууд нөлөө үзүүлэхгүй нэ гол биш юмнууд бол тэгээд нуршаад тахгүй гэсэн. Манай суурьгүй анхан шат бол 100%. Сайнаач би маргаашийн сургалтандаа бүртгүүлсэн байгаа баяртай байна. Доглоод байна шүү. Nice. Тэгээд англи хэлийг өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чөлөөтэй ярьдаг болмаар боломжтой, сайнаа бүрэн боломжтой.
Тэгээд яг маргааш сургалт эхлээд сарын дараа та бүр өөртөө ч итгэхийн аргагүй тийм чухал зүйлүүдийг бүрэн системээр нь ойлгоо авчна. Одоо бол нэг жоохон мэдлэгтэй байгаад штэ тий. Нэгсээ учрыг нь ойлгохгүй. Тэгээ бүрөө ойлгочхоор бүх юм амархан санагддаг. Тэгээ тань ч гэсэн англи хэл сурах бол тийм хэцүү юм огт биш болох байх гэж бодож байна. Тий. За pre-intermediate төгсөө бүртгүүлээ гэж юм. За бүртгүүл танд мэдээлэл явуулна. Төлбөр хэдвэ? Дунд чатны сургалт бол 147,000. За би одоо өмнө хариулсан асуултаа дахиж ярихгүй тий. Ерөнхийдөө ингэсгээд дуусгая. Тий. Зөвхөн шинэ асуулт байвал хариулъя. Бас бүр 120 хэдэн комент болсон байна. Тийм багш нь тэгэхээр бүгдийн нь бол яг одоо бол ингээд байнга нэмэгдээд байгаа байхгүй асуултууд. Тэгэхээр суурьгүй ахын шатанд суухад ямар хэмжээнд очих вэ гэж байна. За бүрэн англи хэлтэй болохыг 100% гэж бодчих. Чөлөөтэй англи хэлтэй болохыг 100%. За суурьгүй ахын гэдэг бол 0 төвшнөөс орж ирж байгаа. Тэ? 0 юм уу 1% маш бага төвшнөөс орж ирж байгаа. Суурьгүй ахын шатнаас бол 20% сайд. 20%. Нөгөө огт хэлгүүгээс 20% дээр ирнэ гэсэн үг. За 20%-аас 40% руу бол манай суурьтай ахын шат. Тэгээ 40-оос шууд 100 руу аваачдаг сургалт бол манай брэнд сургалт. Одоо нисдэг тэрэг гэсэн үг тий. Одоо таны тэр хүссэн газар руу шууд хүргэж өгдөг юм бол брэнд сургалт байхгүй. Суурьгүй гэдэг бол мэдээж огт суурьгүй хүмүүс эхэлж байгаа учраас хамгийн чухал суурьад хэн тавьж байгаа. Өөрөөр хэлбэл таны амжилтын яг амжилт гэж үзэх юм бол амжилтын 50% эзлэн. Яа харахгүй зөв суурьад тавих. Минималист аргаар тий. Тийм сургалт аа. За хичээлийн цаг асуусан байна. Ер нь манай вебсайт байдаг. Хичээлийн бүх цаг, бүх сургалтын маш тодорхой нэг бүрчилсэн танилцуулга, багшийн танилцуулга гэх мэт. Би тэгэхээр вебсайтынхаа линкийг бас лайвын дараа энэ дээр шеэрлэчих. Тэгээд та нар бас орж үзээрэй. Хэр баг Сандра Сарна хүүхдээ англи хэрвээ сургалтанд суухаар сонирхож байгаа суурьтаа гэхдээ төвшнгөө сайн мэдгүй бол төвшнгөө тодорхойлуулаад тохирох сургалтаа сонгож болно. Тий. Сайн уу сая орж ирлээ. Суурьтай анхаа шат гэж асуусан байна. За мэдээлэл авъя. Маргааш хэдэн цагт эхлэх вэ? Маргаашийн сургалт өглөө 9 цагт эхэлнэ. Мэдээлэл авъя. За мэдээлэл. За баярлалаа гэж байна. 10 жил би ингээд шууд гүйлгээ уншчихъя. Сурч байсан маргаашийн сургалт сууж бол 10 жил сурч байсан гэж байна. За мэдээж 10 жил гэдэг нь хэдэн жилийн өмнө тэгээд юу сурсан, ямар төвшөнд гэдэг чинь би мэдэхгүй шүү дээ. Маргаашийн сургалт бол би хэлсэн. Баг зэрэг суурьтай хат болно гэж те. Уншаад тодорхой хэмжээнд ойлгодог. Мэдээ 100% бол биш. Гэхдээ унших чадвар нь бус чадвараас илүү хөгжсөн. Ярьж бичиж бол чаддгүй тийм мэддэг юм шиг мэддгүй юм шиг тийм хүмүүс зориулсан сургалт. Хамгийн энгийнээр бол тий. Сая орж ирлээ. За мэдээл та бүхэн миний лайв дуусгаар эхнээс нь гүйлгээд үзээрэй. Би бас нэлээд тодорхой ярьсан байгаа. Санжаад орж англи хэлний дүрм заадаг. Зөвхөн дүрм. Англи хэлний дүрм гэж юу вэ? Бүрэн газрын зургийг олж авдаг. Тэ англи хэлний дүрмийн бүтэн газрын зургийг олж авдаг. Дүрмийн цогц сургалт гэж байгаа. Тэ одоо ч 9 сарын 20 эдэнд эхэлнэ. Тэ тэгвэл зөвхөн дүрм гэж байгаа бол дүрмийн сургалтандаа суураарай. За мэдээлэл авъя гэж байна. Баярлалаа. Баярлалаа сайнаа. За баярлалаа. Суурьтай анхан шат мэдээлэл авъя. Суурьтай анхан төвшнгөө тодорхойлж болох уу болно. Суурьгүй анхан шат. Маргаашийн сургалт суурьтай анхан шатнаас юугаараа суурьтай анхан шаттай зүйл харьцуулшгүй сургалт тий. Суурьтай анхан шат бол яг уу таны англи хэлний нэг 20% таа орж ирж байгаа шүү дээ. Баг зэргийн суурьтай 20%-аас 40% авчдаг сургалт бол суурьтай анхан шат. За энэ 40%-аас 100 руу аваачдаг сургалт гэж би хэлээд дээ шүү дээ. Брэнд сургалт те. Тэгэхээр суурьтай анхан шат брэнд сургалт хоёр бол манай цор ганц брэнд сургалтыг брэнд гэдэг нь манай одоо сургалтын нэрийн хуудас болсон гэсэн үг. Хамгийн гол сургалт гэж яриад байгаа шүү дээ тий. За маргааш ангид бүртгүүлээ. Суурьгүй анхан хизээ эхлэх вэ?
Яаж тодорхойлвол мэдээлэл. За би мэдээлэл явуулъя. За ерөнхийдөө ингээд 130 140 комент одоогоор олсон байна. Багш нь тэгээд ерөнхийдөө нөгөө лайвын эхэнд ирсэн асуултуудыг дахиж давтсан учраас бүгдийг гүйлгээд харчлаа. Тэгээд сургалтуудын талаар асуусан байна. Манай вебсайт байдаг. Тэгээд ганц линкэн дээр дарж ороод бүх сургалтын маш дэлгэрэнгүй тодорхой танилцуулга мэдээллүүд байгаа. Тэгэхээр би энэ лайвын дараа энэ лайвын дээдлэлд би вебсайтынхаа линкийг оруулчин та бүхэн орж нэг бүрчин сургалтын мэдээлэл авч болно. Сая лайв дээр мэдээлэл авъя гэсэн хүмүүс лөө манай одоо админ бас мэдээлэл явуулнаа. Тэгэхээр өнөөдрийнхээ лайвыг ерөнхийдөө ингээд өндөрлөе. Тэгээ сүүлд орж ирсэн хүмүүсээр би өнөөдрийн лайваар гол нь маргааш эхлэх англи хэлний дунд шатны манай одоо брэнд сургалттай. Манай цор ганц брэнд сургалт байдаг. Хамгийн гол сургалт байдаг. Энэ сургалтын талаар мэдээллийг ерөнхийдөө өргөсөн. Тэгэхээр та бүхэн сүүлд орж ирсэн бол энэ лайвыг дуусгаар эхнээс нь гүйлгээд үзээрэй. Тэгээд яг одоо бүртгүүлээд маргаашийн өглөө 9 цагаас уулзцгаая. 9 цагаас болвол эхлээд маргаашийн эхний хичээл орно. За маргааш орой бас зөвлөгөө лайвтай. Манай тэр тусгай группт шүү. Хичээлийн группт. Энд бол биш. Тэгээд маргаашнаас 1 сарын дараа та бүр өөрийгөө харьцуулшгүй, зүйрлэшгүй, англи хэлний аргыг бүрэн олсон тийм төвшөнд бол хүрнэ. Ийм цогц системтэй сургалт байгаа. Минималист аргаар явдаг. Уламжлал, тийм уйтгартай биш. Хамгийн гол юм богино хугацаанд олж авах цагаа хэмнэх. Ийм одоо зорилготой хүмүүс зориулсан сургалт байгаа. Нэг бүтэн сарын 23 удаагийн хичээл, дээрээс нь 6 удаагийн лайв. Тэр лайв бол бүр тусгай ийм лайв байдаг. Одоо нууцудаа задлагдаг ийм лайв байдаг. Тэгэхээр тийм одоо яг тоолох юм бол баг 30 хичээллийг ердөө 147,000 төгрөг гэсэн үг байхгүй. Англи хэл сурч байгаа хүмүүс бол ийм сургалтанд сууж одоо англи хэлний асуудлаа бүрэн шийдэхгүй бол одоо англи хэл сурна гэж яриач яах вэ? Хүмүүс бол ер нь бол дандаа өөрсдөө хуурдаг штэ. Хэл сурж байгаа гэж хуурал өөрийгөө хэр их хуурснаа энэ сургалтанд орж ирж мэдэрэл гэж зөвлөе. Тэгэхээр энийг би одоо юу гэдэг нэг сургалтаа зархаал нэг ингээд ам биш хамгийн гол нь энэ бол би сургалт өгж байгаа гэдгээс илүү сурж байгаа хүн нь эндээс 100% маш өндөр үр дүн одоо агуулгыг олж авдаг учраас энийг би та нарт мэдэж аваасаа гэдэг үүднээс хэлж байгаа шүү. Тэргүй манах шиг ингэж сургалтаа ингээл аяйгуу тодорхой тайлбарладаг сургалтууд ер нь бэдгүй шүү дээ. Яг энэ сургалтаар чи юу үздгийг, ямар үр дүнд хүрэхин гэдгийг ингээд нэг сайхан нэг бэлэн ингээд тайлбарлаад өгдөг сургалт ерөөсөө бэдгүй. Тэгэхээр би бас тэр талаас та нарт бас нэг маш сайн тодорхой бас гайгүй ярьсан гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн лайваа орой болсон байгаа учраас амралтын өдөр та бүхэн сайхан амраарай. Тэгээд баг 1 цаг орчим болчихоо тэгээ өнөөдрийн лайваа нүрээд өндөрлөе. Тэгээд яг одоо амж бүртгүүлээд маргаашийн дуучны брэнд сургалтанд нэмлээс дараагаар арга барилаа олж аваад одоо он гартал аль хэдийн уучраа олчихно гэсэн үг шүү дээ. Тэгээд англи хэлийг сурсан шиг сураарай гэж та бүхэндээ зөвлөе. За тэгээ өнөөдрийн лайвыг анхаарал хандуулж үзэж бас сонирхолтой асуултууд асуусан та бүхэнд баярлалаа. Тэгээ маргааш хичээлээр уулзцгаая. Бүртгүүлэх хүмүүст. За баярлалаа.